За бид халдвар төвчин судлалын үндэсний төв дээр ирээдүйн 2021 онд буюу 1 жилийн хугацаанд 9340 бэлгийн замын халдвар төвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгэхээр ялангуяа Тэмбүүгийн өвчлөл бол нас залуужиж байгаа нь монголчуудын бэлгийн боловсрол татвартай холбоотой юм аа. За ялангуяа тохиолдлын хавталд орохтойгоо бол бэлгийн замын халдвар төвчлийн өвчнийг бол нэмэгдүүлж байна. За бэлгийн хавталд орохдоо бэлгийг чирүүлэх нь бэлгийн замын халдвар төвчнөөс сэргийлэх гол арга гэдгийг эмч мэрэгчлэнүүд онцолж байгаа юм аа. Ер нь бол бэлгийн замын халдварууд бас сүүлийн үед ер нь шинж тэмдэггүй бол их болж байгаа. Ийм учраас бол тохиолдлын хавьталд орсон юм уу, эрсдэлтэй хавьталд орсон тохиолдолд бол зориултын эмнэлгийн газар одоо эмнэлэгт хүн очиж хандах ёстой. Тэрнээс биш одоо дуран мэдэн аптекаас ийм авч уух, найз нөхдийн яриагаар бол дамаа одоо ийм тан авч уух нь бэлгийн замын халдварыг шинж тэмдгийг дарахаас гадна бусдад халдвар тарах нөхцөл үүсгдэг. Ерөнхий бол шинж тэмдгүүд гэж бол байна. Энэ нь бол одоо бэлэг эрхтнээс бол хэвийн бус ялгацс гарна. Эрхтэй болон эмэгтэй хүнээс. Бэлгийн болон тэр орчим бэлэг эрхтний орчим бол хорсон, загтна, улаач хавтна. Тэгээд мөн яр шарах, цэврүү үүсч болно. Бэлэг эрхтэй орчим, бэлгийн хавьтлын үед бол өвдөх ийм завирууд гарч болно. Ер нь бэлгийн идэвхтэй амьдралтай нэг 18-аас 35 наснд бол бэлгийн замын халдвар бол их байдаг. Өнхийн хүндрэлүүд бол одоо эрэгтэй хүндэл төмсгний дайвар, үрийн цулцсан, төрөө улчирхай өрөвсөл. За тэгээ эмэгтэй хүндэл бага арцгийн өрөвсөлт өвчнүүд тийм ээ. Тэгээ өсөх замын халдварууд бол өндөвч, умаан хүзүү, умаан гуурсан хоолой. За тэгээд нөгөө умаан гаднах жирэмслэлт, өргүүдэл тэрт бол хүргэж болдог хүндрэл. За залуучтай хандхад бол ер нь бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай эмнэлгүүд бэлгийн замын дамжих халдварын шинжилгээ, эмчилгээ, зөвлөгөө бол бүгд өгч байгаа. Үе таалга нээлттэй байгаа. Тийм учраас бол өөрийгөө эрсдэлд оруулахгүй, бусдыгаа хамгаалах, ер нь урьдчилан сэргийлээд бэлгийн замын дамжих халдварын шинжилгээг сайн дурын зөвлөгөө шинжилгээндээ бүгдээрээ хамрагдцгаая л гэж хэлмээр.